Намайг ер нь мэдчихсэн үү та? За энэ хичнээн жолоос нар хонж байна. Зуугаар хүн байна уу? Тоогоор орж байгаа гэхдээ одоо энэ хоёрыг дахиад байгаа шүү. Өвдлөө Улаанбаатараас гараад явсаар байгаад өөрийнхөө бидний хувьцаа эзэмшдэг Эрдэнэс 5 толгой дээр ирлээ. Монголын ард түмнийг тэжээдэг эмчнэр, багш нар, цагдаа нар онцгой байдалтай төрийн тусгай алба бүгднгийнх нь цалинг тэтгэврийг тавьдаг. Манай Алтан шар замынхаа жолооч нар дээр ирсэн байна. Тээвэрчдийн хүсэлтээр ирлээ. Тээврийн жолоочийн хүү тээврийн жолооч нар дээр ирлээ. Намайг жолоочийн хөвт гэж мэднэ үстэй. Даваа гэж тээврийн жолооч байна да. За мөн тээвэрч дээр ирлээ да. За манайх нашир яваа. Очихоо. Зааж би одчих. Ай. Та бассан байгаа шүү. За шууд явчихшоо. За сайн байцгаана. Савчна. Алтан шар зам сайн уу? За. Сайн байна. Алаа бассавчшоо. Аль төрлгаагүй. За Монгол улсыг одоо ганц тэжээж байгаа хүмүүс шүү дээ, тийм ээ. За. Сайн байна. Би өглөө гарсан. За. Одоо монголчуудын хувьцаа эзэмшдэг бидний нэг ганц компани байдаг шүү дээ. Монголыг тэжээдэг тийм ээ. Эрдэнэс 5 толгой гэж. Эрдэнэс 5 толгойн нүүрсийг урагшаага хятад улс руу зөөж тээвэрлж монголчуудаа тэжээж ажилтаа орлоготой байлгаж байгаа Алтан шар зам дээр тээвэр хийдэг тээврийнхаа жолооч нарын хүсэлтээр ирлээ. Өглөө гарлаа, сая ирлээ. Амьдрал давгүй юм манайхаа. Одоо асуудлуудыг хэдүүлээ ярина да тий. За энэ зам аргыг харуулъя. Эднэрт маань зовлон бэрхшээл их байна. Асуудал их байгаа. Тэгээ одоо орой нэг трейлер хийчих. Тэгээ маргааш хийшээгээ би хил рүү явна. За манайхаа ярих юм байна уу? Яриараа. Та нар энэ зам дээр яваад хэд дөрний хураамж төлдөг гэлээ? Түрүү чи юу ирлээ? Богны тээвэр нь, уртын тээвэр нь 600. Мөн үү? Тэгээ цаашаа хил гарч байгаа нь 100 хэд нэмэгдээд 600,000 төгрөг мөн үү? Замын хураамж юу? Тэг манайх замын хураамж яриараа. Хэн блэ? Яриараа сайх. За би л замын хураамж сайн. Түрүү нэг миний машин сууж чинь блэ? Нас яриах юм. Чи чимэлээ? За тавгдэрч. Алтан шар зам хаг үлзэтэй байна. Үлзэтэй. За Монгол амныхаа бэлгээр гэж бас тэгээд болж байгаа юм аа ярина шүү дээ, тийм ээ. За та нар энэчнээс юу хөргөд хэд төлдөг? За юу цагаат орох чинь 450,000 орчим төлж байгаа. 450,000 төлж байгаа нэг гэрээс. Тий. За цаашаа ээжигээд явахаар чинь ирж очихын 160 болчихдог байна. 160. Тэгээд нэг 580,000 төгрөг бол төлөөд байгаа. 610 шүү дээ. Тийм үү. Тий. Нэг гэрээсэн дээр нэг 450 дээр 160-ыг нэмээ. 610? Энэ мөнгийг үл зүгээр юунд гашин сухад авцаам төлдөг юм уу? Тий. Угаасаа цаанаас нь компаниас гашин сухад авцаам гэдэг чинь нөгөө миний лайвдад байдаг Эрдэнэс Монголын хэдэн хийцгүй улгаач нар энэ чанаас таанаас нэг гэрээснээс 610 авах хэрэгтэй юм байна тийм үү? Тий. Наан цагаатан дээр бууж байгаа 400. Зам гэж үнэхээр хог л да. Зам гэж үнэхээр хогоо. Тий. Авах юм байхгүй. Хийж байгаа байхгүй тий. Юу ч байхгүй. Зөв. Маргааш тэгтээ чаруулын нүксүү байна. Зүгээр шар сураагоор бөгөөч юм. Тэрийг тэгэл Эрдэнэс 5 толгой хэдэн хулгаач нар идэж байгаа. Би нэг Эрдэнэс 5 толгой Эрдэнэс Монгол дээр очиж лайвс харсан уу? Харсан. Нэг хийцгүй хэдэн хулгаач нар байгаа тийм ээ. Та нарын мөнгийг сордсон юм байна зөв үү? Эрдэнтийн уурхаачдын баг нуурын оюутлогоо Эрдэнэс 5 толгой бас 2% шаагаад давхар та нарын юунаас тэр хэлсгэрэ. Давхар та нарын тээврийн хураамжаас шаад юм байна тий? Тэгэл. За яг юм аа. Энэ муу замаас болж гарч байна. Муу замаас болж ер нь нэг осол аваар жилдээ нэг манай жолооч нараас өөр хэдэн хүн бэлтэж гимтэж байна. За тэрийг үлээдээ өстэй
Нэг 300 гаруй хүн жилд ер нь 10 хоногт одоо 2 хүн амир өсчихэж байна. 10 хоногт 2 хүний амь эрсдэж чинь гэж байна. Өнөөдрийн байдлаар намайг ихэд 154 дээр нэг айхтар аваар, энэ 53 дээр бас амар аваар гарсан. 2 аваар Өнөөдөр 2 аваар гарсан юм байна те. Жолооч нь өнгөрсөн яг мэдсэн дээр мдэггүй л гарсан. А ер нь жилд нэг өөрхий манай 300-аад жолоочвол бурхан болчдөг гэж байна зөв үү? Ер нь ойролцоогоор тийм ээ. За манай энэ тээвэрчд бол үнэхээр Монголын ард түмнийг тэжээж байгаа. Хамгийн их ажил хийж, хамгийн хүнд өдрөлмөр хийж ард түмнээ тэжээж байгаа. Эдний маань замын хураамжийг Эрдэнэс Монголын хэдэн улгаач нар дарга нар идэж байгаа. Нэрэ шүү. Замын засаагүй. зам л маш уу. Зам маш муу байгаа гэж байна. За тэгээд дарга нар гадаад нар зугаалж байгаа. Нэг нөгөө хэлэхэд төөрхий эмчнэр багш нарын цалин чинь Монгол улсын төсвийн дийлэх хувь нь энэ Эрдэнэс таван толгой манай бидний уурхаагаас орж байгаа тийм ээ. А эдний ганц орлогыг манай жолооч нар бүрдүүлж байгаа тийм ээ. За тэгээд зам бол авах юм байхгүй гэж байна. Жолооч нар дөрөвдөг шүү дээ. Над руу асар олон жолооч нар хүрээд ирээчээ гэж нэг нөгөө хэлэхэд 2-3 жил мессеж бичсэн юм аа. Тэгээ би энэ сар нэг одоо нэг сургууль сураад байгаа ухаантай захимаар орж байгааг далимдуулаад энэ 4 сар та нарынхаа бодит байдлыг харуулъя гэд ирж байгаа шүү. Тэрнээс ямар зэгэн захаа даалгуур тийм ээ. Захиалгатай юм байхгүй шүү. Хүндрэлтэй шүү дээ. Хүндрэлтэй юу? Цагаатнаас цаашаа одоо 2 хоног ингээд 2 хоног. 3 хоног. Машинд ондгоо. Битүүр шорон дотор. Тэгээд энэ банк нормалдаад ингээд ахаар нормын түнштэй явдаг. Зөв зөв. Тий. Хаа нуу төмөр зам явдаг. говийн амны Асуудлууд их байгаа юм байна тийм ээ. Тэгээ та нар яг энэ хөлс нь баг гэж цалин хөлс баг штэ бид нар. цалин ус бага. Биднээс одоо 200 км 2-3 хоногийн өмнө ирсэн бол бид нар 20-30 км очиж байлаа. За. Харин өнөөдрөөс очир нь яагаад юм мэдгүй. Өчигдрөөс гайг болсон. Түл шүнд орчоод тээвэр багсаад байна гинэ. Тэгээд очир багсаад байна зүг үү? Мэдгүй төлөвтэй байгаа мó юундаа байгаа юм. Очир нэг юм багслаа. Та нар одоо юу 5 толгойн үрсийг сөөж байна уу? Энержи ресурсын үрс сөөж байна уу? Үгүй ээ. Энэ дандаа манай 5 толгойхон байгаа юм байна те. Аа зөв зөв. Тэгээ сардаа нэг жолооч 7 хоногт хэд гарч байна? Цагаан хатан дээр л байд юм те. Тэр тоо уртын тээвэрт явд юм байна. энэ коотер явдаг байхгүй сардаа нэг 2-3 Уруута. 5-6 мянга тагна. нэг машин бол сард 3 л явна гэсэн явтай да. Яг паwaфны шахагдсан яг 7-8 хоног нэг машин, нэг номертой машин сэлбэрээ яадаг байхгүй юу? Зөв зөв. Тэгээ сард одоо 3 явхад нэг жолооч сард хэдэн төгрөгний цалин орлого олж байна. Сая 600 мянган төгрөг авна шүү дээ. Аа зөв зөв. Дундаа идэн. Тэгэхэд та нарын 500-600 мянган. нэг сая 600 аваад тэнцэнасаа хоолоо өөрсдөө мөн үү? За тэгэхэд та нарын замын хураамжийг хусж байгаа Эрдэнэс Монголын захирал сарын 35 саяын цалинтай. Компани дээр тооцогдно. Бид нар бол цалин жолооч нар. Хувь зэрэг бол бас өөр. Хөв тэрэг өөр. Аа зөв зөв. Нэрээ одоо энэ юу цагдаа нар ер нь машин дээр биш жолооч нар дээр торгодог. Регистрийн дугаараар. Цагдаа нар уу? Тэ. А тэгэхдээ та нар хөөх юм уу? Цагдаа нарын төсвийг бүрдүүлэх гээд явж байгаа шүү дээ, тийм ээ? Компаниас төлөв. За яалаа гэж торгуул тавьдгийг. Тэр цагдаагийн асуудал замаа. Замын асуудал биш үү? Миний микийг аваад ир. За зам бол маргааш би харуулнаа. Таатар застааны замыг хараад шорон замаар явж байгаа. А маргааш хэд хүртэл явна? Нэг явхад шорон замаар 80 мянгаар 20 км Цагаат ороод яваад бас ойлтоо. Цагаад орно. Жинхэнэ Амьдрал уцалж байгаа юу? За тэгээ бодит байдал бол ийм байж тээ манайхаа. Тэгээд одоо би сая ингээд цензургүйгээр энэ эдэн тээвэрчдийнхаа сая нэг 2-3 үгийг сонсгод л байна шүү дээ манайхаа. За яг сард нэг 3-9 хийхэд нэг сая 500 мянгад олддог юм байна тийм ээ. Тэгвэл зүгээр ойж байгаад олчихгүй зовж иж олноо. Эвдрэлтэй замаар одоо бөөр нуруу өвдөхгүй ч юм байхгүй. Одоохондоо бас залуу санд насны бие ааг омгороод залуу насныгаа ирчвчээр л явж байгаа тийм ээ. А явандаа ямар ч одоо суур өвчний эхлэл тавигдах юм мэдэхгүй. Энэ том бүргэлсэн том шороочин тэгэл
хөдөлмөр аюулгүй ажиллагаа уушиг мушиг гэд хордохгүй юм байхгүй мөн үү? За тэгэхэд Эрдэнэс нийгмийн даатгал юм дэлгүүрт гарлаа гэхэд хүнд нөхцөл гэж байхгүй шүү дээ. байхгүй үнэ. Энгийн нөхцлөөр яваад байдаг байхгүй. За тэгээд Эрдэнэс 5 толгойн захирлууд сарын цалин 20 хэдэн сая 30 хэдэн сая хийцгүү тэгэл нэг худлаа бичиг цаас көдрөө сууж байгаа нэртэй хэдэн хулгайч нар Эрдэнэс 5 толгойн захирлууд баяж байгаа. Төрөөчийн Эрдэнэс 5 толгойн захирал шоронд явсаа. Та нарын одоо зөөж байгаа нүүрс тутмаас шаасаа. Тэрнийг томилсон аюур сайхан гэдэг хулгайч морь зөр нөгөө алтан морь шаацсан байсан гэж байна шүү дээ. Шоронд яваад ирсэн чи 2 жилийн ялтаа. Зөв зүгээр тарган затгал уулгаж гарч ирж илээ. Ийм байна бодит байдал үнэ биз дээ. За тэгээд дээрэс нь одоо эднэрийн энэ гашуун суугаад авцсамыг одоо хойш нэг машин сард ингээд 600-аас 700 мянган цаас нэг ирээсэнд төлд юм байна мөн үү? Нэг ирээсэнд. Тэгсэн чи Эрдэнэс Монгол гэдэг нөгөө даваа далаа гэдэг манай Баян хонгорын гаралтай нэг зандагч төрийн томилсон золбон гөлөг сарын цалин 35 сая. Амьдрал юм байна. Даваа далаа хулгайчид 35 сая төгрөг төлөхийн төлөө манай Монголын хэдэн тээвэрчин жолооч нар шөнд хүүтэнд хөрч халуунд халж шүн нойргүй ингээ бодит байдал энэ байна. Шөний 23 цаг болж чинь жолооч нар манд унтаагүй байж байна. Мөн үү? Одоо өөрийн чинь Эрдэнэс рүү татах гэж чинь гэж бүгд босч ирж байгаа шүү. Намайг ирнэ гэдэг үү? Үгүй. Одоо өөрийн чинь Эрдэнэс машин жижиг тэрэг ирж авч явдаг байхгүй юу? Стээс авч явдаг. Эрдэнэс рүү. Тэгээд одоо өөрийн чинь ингээ өрөөдөнгөд татдаг хүн нэрчлээ гэдэг ингээд одоо бүх машинууд алдсан ингээд зогсож байна. Одоо намайг ирж ирэхээр хүрээ дээр ачиг шааж байгаа юм уу? Гөө тэгж татдаг байхгүй юу? Татдаг юм уу? Жижиг уурхаараа даваа явдаг байхгүй. Тэгэхээр эднэр нөгөө татах чинь гэж ойлгоод татах чинь Намайг татах гэж гэж ойлгоо өрөөд ирсэн. Зөв. Уурхаагаас татдаг юм байна тийм ээ? За ойлгомжтой. Тэгээ би ер нь бол маргааш ийшээ цагаан ад руу очино. Цаашаа хил рүү явна. За замыг бол харж байгаа, мэдж байгаа. Фэйсбүүкээр банк явж байгаа, үзэж байгаа. Одоо та нар юу? Та юг нэ дахиад ярьдаа баялагтай эзэн. баялагтай эзэн монголчууд гэдэг баялагаа боол болсгож байдаг. Яг бодит байдал энэ байна. Баялагтай эзэн гэж байгаа дарга нар бол баялагтай эзэн шааж байгаа мөн үү? Эрдэнэс Монголын захирал 35 сая, 5 толгойн захирал 25 сая. Тэгээд жи бунсан хулгайч нар нааш шашаа яваад байж байгаа мөн үү? Сартаа 3 ирээс явна. Тэгэхэд өөрхийн манай мөн жолооч нар ингээл достогоо гутгалдаал, шороотойгоо зуралдаал явж байгаа. Бодит байдал үнэ биз дээ? За монголчуудаа Монголын эдийн засгийн нийт одоо 90% бүрдүүлж байгаа. Энэ хэдэн жолооч нар дээр ингээд ирээд байж байна миний бие. За ямар жолооч нарыг хүсэлтээр ирж байгаа. Над руу асар их. Миний нөгөө уцаа өдөр. Би одоо бас харуулчих мессежээр. Одоо өдөрт нэг хүн насурж яаг гинэ. Зам хагархаа байна. 100 мөн өнөөр хэцүү өвөл бас галтргаатай хэцүү гэж штэ тийм ээ. За бодит байдлыг харуулъя гэж байгаамаа. Уцаа өдрөө чи ой. За амар халан те. Дандаа кондишн тавиад байгаад бас хэцүү. Түүшин бүр. Одоо нэг энэ машин хувийн машин байна уу? Компани машин уу? Хувь тэрэг бол яадаг компани дээр бүртгүүлээд хураамжаа төлөөд явах уу? Хураамж төлж нэг амтнд чулуулахгүйгээр та нар шууд өөрсдөө тайвар хийхээр болдгоо юм уу? Болохгүй шүү дээ. Компани дээр заавал бүртгүүлтэй байж компани. Хэн тэгж буцаад байдیں۔ Ямар шаардлага тавьдیں۔ Одоо тэрийн нарийн ширээний сайн мэдэхгүй юм да. За тэгэхээр ингэнэ. Эрдэнэс 5 толгой удирдах байгаа хэдэн улгаач нараа. Наашаар. Одоо хувь тэрэгтэй хүмүүсээс компани дээр бүртгүүл өнтер байж хуцахгүй. Эсвэл та нар өөрсдөө нэгдлүүлээд мөн үү? Компани 10 явнаа авдаг байхгүй тээврийг өгснө. Тий. Тэгээд зүгээр ойж байгаа л нэг гүзээтэй дарга та нарын хөдөлмөрөөс бас 10 явна сороод та нар нэрээ соруулахгүй ч юм алга та тий. Соруулахгүй юм алга. 300 мянган төгрөг авчих байгаа байхгүй юу? Нэг ирээснээс тий. Тэнгүүд нөөтэй 10 гэдээ бас 200 мянган төгрөг авчих байгаа. Тэгээ төлшч одоо 4000 гац 4000 Замыг бол хангалттай харуулна. Одоо ингэсэн л дээ өөр хий надад ингээд мессеж ирж байгаа байхгүй энэ хараа. Гашуун сухад руу тийм ээ. Замын эхний энэ ингэж байгаа үст энэ хараа ингээд хараарай. 1200-аас 1800 маршрут явдаг гэдэг өдөрт машин явдаг гэж юм тийм үү?
1200-аас 1800 машин явд юм байна те. Энэ одоо 480 ч одоо 450-аас 480 гэр компани өөр аваад байгаа байхгүй замын мөнгө. Манайх бол нэг 400. Энд ирмээр байна. Өмнө говь гашуун сухат зам дээр ирмээр байна гэдэг ингээд над руу жолооч нар асар ихээр бичсэн юм аа. Тэгээ та нарынхаа хүсэлтээр ирлээ. Бодит байдлыг харуулъя. Мөн үү? За тэгээ та нарынхаа одоо асуудлыг чааш нь уламжлая, тийм ээ? За очиод одоо Эрдэнэс 5 толгороо Тээврийн үйлс мөлсөн нэмэгдээд яваад байгаа жолооч нарын юугаа дагаад мэдээж нэмэгдэнэ л дээ. Тээврийн ханшин уландаа орцгоор ямар ч тээврийнхаа юуг нөх юуг болчиход байгаа байхгүй юу чи. тээврийн хан шүү. Тий. Үнэ яригддаг юм хотлоо яригдгийн $50 гэж яхаа $50 гэж бас нэлээд тэгэхээр энд чинь 60 явж штэ одоо. Энийг барьж байгаа яриа. Яг энийг ингээ бөөрөнгө дээр ингээ барьж байгаа яриа. Яриа аман дээр. Гүг ингээ барьж байгаа. Болсон уу? Өөр ярих хүн байна уу манайхаа? Дуу зүгээр өнөө. Нэлээд ярьж. Нэг. Яриа бодит байдлаа яриа. Асуудал байхгүй шүү. Дуу зүгээр өнөө. Ерхэд нь бол тээврийн үйлсийн тал дээр яваа. За тээврийн үйлсний асуудал байна, замын асуудал байна мөн үү? Орчин нөхцөлийн асуудал байна мөн үү? Тийм биз? Дуун сонсогдож байна үзээрэй манайхаа. Асуудалгүй юу? Тээврийн ханш нэмэгдэж жолооч нарын цалин нэмэгдэн. Тээврийн ханш нэмэгдэнүүд бол мэдээж нэмэгдэхгүй шүү дээ. Алж байгууллага, алж компани ер нь тэгэл ашигын төлөө явж байгаа шүү дээ. Тэгж байгаа тийм ээ? Ерөнхийд нь бол тийм байгаа. Тэгээ ер нь бол ингэж байгаа шүү дээ бас. Энэ Эрдэнэс 5 толгой ажиллаж байгаа дарга нар цаагуураас бодлуулж байгаа юмнууд зөндөө байдаг сурах сонслоо. Маргааш саруул нэг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Бид нар яг хаа ачаагаа ачаад тээврээ хийн. зөв. Юугаа ягаал явна. Түүнээс нарийн ширийн юмыг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Цаанаа хинээ нийтж уудаг, хин яад юм бэлээ бид нар юу ч мэдэхгүй. Гэхдээ энэ их нүүрсийг энэ их нүүрс зүгээр гарч байгаа, явж байгаа байнга. Гэхдээ мөнгө олоод байдаг, Монгол улс мөнгө олоод байдаг. Та нарын нөхцөл сайжирч байна уу? Сайжрахгүй удмалд ордоод байна шүү дээ одоо энэ чинь. Уг нь хамгийн их та нарын нөхцөл байдал сайжирч иж Монгол улсад орлого орох хэрэгтэй. Та нар хамгийн хүнд амжилтыг хийж байгаа юм чинь хамгийн орчин нөхцөл нь сайн байх хэрэгтэй зөв үү? Зөв. Тийм ээ? Тэгээ би тэрийг л яриад байгаа байхгүй юу? Тэрнээс хэн нэг муулах гэсэнгүү. Би тандалт авах ямар шаардлага байхгүй тийм биз? Тэг од болох шаардлага байхгүй. Зөвхөн жолооч нар маань хүрээд ирээч гэснийг л харуулж байгаа юм шүү. Зөв ойлгоорой. За юм байна. Тийм болохоор үннийг л ярьж. За манайхан тэгээ бие бодцоогоорой. Та нарын бие эрүүл мэндийг хитэн дарга нар хулгайч нар хайрлахгүй заяа. Өөрөөсдийнхөө биеийг сайн бод, хөдөлмөр хамгааллаа сайн багс. За би энэ замыг бол миний бод санаж байгаагаар байна шүү дээ. Та нар ингээд эсрэг урсгалтай замаар явд юм уу? Нэг замаар л явд юм уу? Өөдөөсөө зөрд юм уу? Хурдны зам эсрэг урсгалтай зам гэдэг чинь ирж байгаа нэг урсгал нь нөгөө игнэгээр мөн үү тусдаа зам аа. Тийм зам байхгүй юу? Тэсээ нэг замаар өөдөөсөө л ингээд яваад аваар гараад. Тэгээд аваар. Тэр зам ч амар одоо Гэхдээ яагаад одоо ингээд нэг эсрэг урсгалтай зам тавьчих болдгоо юу? Энийг орлого олж ир тийм биз дээ? Одоо энэ зам шин зам тавьж байгаа гэдээ одоо Нарийнхан зам. За тэрийг бол би маргааш харуулна заяа. Уг нь миний бодож байгаагаар нөгөө ачаатай машин ирсэн хагадаад орох байгаа тэгээд авчаад байгаа. Тэр хагахаа тэр ховд татсан. Ховд татсан бац амар юм аа. Тэр ховд Амар. татсан орсон машин бид анхаарах байхгүй. Ямар ч жолоод Байхгүй. за та нар маань явж байгаа зам бол там юм байна мөн үү? За олон улсын стандартын зам биш юм байна тийм үү? Уг нь санаагаар болдог бол нэг 280 км л байгаа сте тий? 280 чинь өгсөн бас хэдий игнэ зам тавьчих яавал одоо гайгүй сте. Та одоо ийшээ яваад бид энэ За. хамтхан замаар явж байгаа садаад оюутгын замаар яваад байна. Оюутгын зам ямар байна? Яа энэ хамтхан зам ямар байна тэр. Хоёр өөр байгаа да. Хоёр оюутгын зам хамаагүй гой зам уу? Тэр өчнөө олон жилд оюутгын яваад. Оюутгын замаар явъхгүй явуулахгүй юу? Явуулахгүй шүү дээ нүүрстэй юм. Зөв. Угасаас маршрут нь өөр. Маршрут нөөрөө. Зөв. А оюутгын замтай хаана очиж нийлдэв? Нийлэхгүй. Нийлэхгүй. Салаад.
112-оор салаад. Салаад тэгээ юу. 121-ээр салаад. Тэгээд зүү эргээд аюутгаа шин зам тавьчих. Тэр юм салаа. За тэгээ машинтаа хондгийн байна. Зөв. Нэг машиныг яаж орж хондгийг харуулж болох вэ? Энийг онгол харж болох вэ? Онгоолгоо үзье тийм ээ. За. Энэ дотор хоолундаа хий чинь тийм ээ. Зөв. За харуулъя. Суугаа явахгүй Ачаас маргаа суугаа явж бас болж чинь тийм ээ. Копа. За энд ингээд жишээ нь манай золиг. За ингээд манай жолооч нар маань ингээд энэ машинтаа хоноод хоол цайгаа бэлдээд мөн үү? За ингээд явдаг юм биш шүү. За машиныг харуулчлаа. Абай. Ич төвний машин бас өссөн хөлтэй. Хараа ханган машин таарцсан. Одоо маргаас та нар ийшээ ачаад ийшээ гарах уу? За тэгвэл маргаас цагаан хатан дээр таарцгаая төхөө. Би маргаас замын нэг бодитоор замаараа лайвдад харуулъя. Starlink-тэй явж байгаа тийм ээ. Таарахгүй нас таарахгүй бах тийм ээ. За. За тэгээ ер нь өштэй. Энэ жолооч нарын тээврийн зардлыг хөлсийг нэмээ мөн үү? За орчин нөхцөлийг сайжруулаа тийм ээ. За тэгэхээр та нар маань хоорондоо нэгдмэл байх хэрэгтэй мөн үү? Нэгдмэл цул байхад байна шүү дээ. Гол зам шүү. Тийм ээ зам. Замнаас олж аваар авсан гарч шүү. Тий. Замнаас олж аваар гарч шүү. Одоо энэ тээвэрчдийг нэгдүүлдэг холбоо гэж байна уу? Баян зам үйлдвэрчний хэвлэл байдаг л та. Бага. Тэгээд тэд нар маань цаашаа шаардлага тавьд юм болов? Шаардлага тавиад яваад яадгүй юм шиг байлээ шүү дээ. Тоохгүй юу? Зам тээврийн яамн дээр шатлаад зогсоод байдаг юм байлээ шүү дээ. Тэгээд тоохгүй юу? Тэгээд нэг ашиг юунд хүрдгүүд юм шиг байлээ. Сүрхгүй юу? За би навыг ингээ харуулад явъя. Та нарын яриаг ерөнхийдөө ойлгочлаа. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Би хаага бодцоогоорой. За тэгээд тээвэрчдийн хүсэлтээр ирж байгаа шүү. Надад янз бүрийн улс төрийн инээ тэр юм юу ч байхгүй мэдчихэж байгаа те. Намайг сайн дагаад намайг сайн шеэрлэл байж гэн хулгайч нар руу очиод би зүгээр арьс багийн хуудаа тэр 95 дугаар би татан болгоно. Та нарын 600 мянгаыг зөвхөн энэ замыг засахад дахиад хажуугаар нь 4 игнэ зам тавихад мөн үү? Тээврийгээд явж байгаа нь энэ замаар. Ирж байгаа нь бүр өөр замаар мөн үү? Өөдөөсөө мөргөлддөг үү? Ийм боломжийг бүрдүүлэхийн төлөө явах хэрэгтэй. Тэгээд эдэн дарга нар юу ч хийхгүй одоо улгаач нар тийм том юмараад Энэ зам хажуугаар тавьж байгаа хавь өндөр байгаа. Энэ одоо ерөөсөө хэдэн жил болж байна? шин замын хэний ямар компани тавьж байгаа? Ахаад хэд замаар явж байгаа. Өндөр алтай зам. Хааны тэр бузар базраг гинөө? Тэр чинь тавьж байгаа шүү дээ. Тэр бузар хулгайч байхгүй. Тэр баян базраг гэдэг юм уу? Тэр мө хулгайч юу бузартай хулгайч. Байгаль бузарлан, зам бузарлан, хүүхэн бузарлан Аваа хулгайч. Хөөе. Бузар базраа чи новшоо. Энд бас зам тавина гэдээ авсан байхгүй мөн үү? Мэдгүй. Маргааш метр бузар базрагийн замыг харуулъя заа. Аваа хулгайч. Гү нэр. Тийм үү? 50 жил байгаа. 8 жил болчихсон. Хажуугаар нь одоо шин зам тавьгээд замыг өргөсгөнө гэж тавьчихсан. Одоо тендерийн бузар базраа авсан юм уу? Одоо өөр компаниуд байгаа. Базраа одоо тэндээс мөнгө шахах гээд ямар заяаг хүүрнүүд вэ те? Одоо баян биш ээ бузар болсон. Нэрээ шүү. За бузар базрын асуудлыг очиж ярих юм байна мөн үү? За бузар базрын асуудлыг ярих юм байна. Нөгөө замаа хурдан тавиулъя. Биш манайхаа 280 км замыг хятад бол 5 сарын дотор тавьж байна. Яаж гэ? 10-10-аар нь 28 компанид өгөл болоо. 10 км замыг зүгээр бараг хотлоо ирэхэд 2 сарын дотор барьчих. Тийм үстэй. Тэ? Тэр цаа талтай юу? Тэгээд барьчих байгаа тий. Одоо цаа талтай бол тасархаа тий.
ээжийн гашаа наад зүгээр ганцхан юуны наан цаана хоёр гихтэл цаатал нь бетон юутай. За. Машинаар тоосон сургуулаа явж байна. За. Манай Монгол тал битүү шороон дээр. Яг л юм байгаа. Стамбан даруулаад цаашаа шороо байхгүй тийм ээ. ээжийн гашаа чи Монголын хэдийн наан байхгүй. Одоо тэр хизэн болоод байгаа шүү дээ. За. Чин түрээсөө нэг түүний наан цаана хоёр л тийм байгаа. Одоо тэр захилгаан машин, долоочхон захилгаан машин авдаг тэр ээжийг одоо кантараар зүүдэг. Зүүдэг газар байхгүй. За. Тэр үн тасархаа яваас. Тэр нь хаанах юм Монголын юм уу гаттах юм уу? Монголын газрын Тийм үү. Хожаанаар байдаг. Тэгээ хожаанаар худалдаж авчихсан гэдэг. Хожаанаар авцсан юм уу? За маргааш тэрийг бас чааруулъя тийм ээ. За. Түүний цаатал гараад зүгээр цаана цахилгаан машинаар тоосон сургуулаа байж байгаа. Тийм үстэй. Терминалын битүү шороо юм. Монголын терминал битүү шороо. Монголын зэрэг битүү шороо. Цаашаа гараад ямар ч тоос авах тоохгүй. Одоо тэр ээжб гэдгийг гашаар ороод та тэрийг хар үзгүй. За тэгээд. Монгол ямар байдаг юм байна? Энэ хятад ямар байна гэдгийг л. За би бас бодит байдлыг бол тоосон сургуулаа байж байгаа. Цементнийхэн тоосон сургуулаа. за. Ээлжгүй юу тоосон сургуулаа. Ерөнхийдөө надад бол янз бүрийн төсөөл лаалга анх удаа ирж байна. Тий. Тэгээ яг та Одоо чор анх удаа л ирж байна. Маргааш тэгээд цагаан хатанд очиж буцалж байгаа амьдралыг харъя тийм ээ. За тэгээд амьдрал мөчгөн. энэ 5-7 дуракууд байна. Энэ дарга нар энэ уурхайхан байна уу? Бидний кэфа үдээ. Тэр ийш очиж чи юу вэ? Ha? Энэ манай энэ 5-7 компани энд байдаг уурхайн дарга нар тэнцээ гэж байгаа юу? Хуучин юу байсан дээр Юун дээр? Кемпнүүд хуучин нэг автобус явдаг байсан хэмп болгоцсон байна. За, тэн дээр байгаа. 5-7 3 давхар тийм том юу та. Тийм үү? Эндээ юу яаж. За окей. За манайхаа тэгээд дахиад тааралт заа яа. За одоо шар замнууд байгаа. За маргаашнаас очиод харуулад өгье заа яа. За ингээд манай жолооч нар ингээд машиндаа ингээд хон жинжээ байж идэм байна. Цагаан хатан дээр бас машиндаа онох уу? А? Хэрч иргэнэ. Уурхаагаас ирж машин ирж татаж дагуулж явд юм уу? За ойлгомжтой. Сайн явд байна. За окей. Нөгөө цуг газарчилж ирсэн үг суугараа. Суугарах энэ дөө. Капа. Нөгөө миксикээс на маргаашнаас. Ha? За ингээд Эрдэнэс 5 толгой. Одоо тэ. Эндээс буц. Уурхаа дээр ирсэн явж байна. За нөхцөл байдлыг харуулъя одоо. За одоо ингээд хөр хийж одоос нар иймэрхүү газар л ингээл нөл тоостой газар л байж гин да. Би бас урд ерөнхий консул байсан мэднэ. Хил дээр цаанаас нь ирж ийсэн. Ямар ч тоошороо байхгүй. Айгу гоё газар байд юм аа. Тэгсэн манайх хөөрхий зайлвал ингээл хэдэн жолооч нараа тамлаад хөөрхий өчнөө жолооч энэ дээр ингээд алтан аймаа өргөсөө. Монгол улсын эдийн засгийг бол ерөөсөө энэ хар нүүрсээр оруулдаг аа. Хар нүүрсийг бол хөөрхий юм хэдэн жолооч нар зөөж энэ Монгол улс руу валют оруулдаг аа. Тэгээд жолооч нарын нөхцөл байдлыг хараад байгаараа хөөрхий ингээд энэ зам ам нэмэрхүү. За ийшээ ингээд уурхаа. За ингээд энэ нүүрс ачих явж байгаа машинууд доо. Энэ их төрлийн энерги ирсэн. За тэнд нөгөө од жаргал булгаач өнгөө шаасан уурхайн тэр юм уу те? А тэнд од жаргалын уурхай юм байна тийм ээ. За тийш за тэрийг маргааш харуулъя да. За ингээл нэг трейлер маягтай юм хийгээд хий да.
За энэ дахиад шин зам тавина гэд бузар базраа буюу алтай хөдрийн базраа гэд нэг заяагүй хулгайч 8 жил болж байгаа гэж 1 км зам тавиагүй гэж шүү. Тэр мэрийг одоо цуцлаач хөөе дэлгэр сайхангүй хөөе. Тэ зам тавирээс айда. Нахаа шаагаад тах энэ замныхаа байгаад царайг хар. Би маргаас дахиад харуулна хийшээ тийм ээ. Хэл хүртэл явъя тийм үү? За ингээд энэ арга нөхцөл байдал юм байна да. Шөнийн сурвалжлага үзүүлж байна да. Нүл тоослоо байна хараарай. За энэ зам бол тэгэл хараа. Кэнг гоох л юу? Чи хоёр цаана углаа. Арай бодог. Йоо тэ. Хөрх ингээд кавиндаа хондг юм байна те. Нүл тоос байна. Одоо шөнө бол мэддэхгүй байгаа боловч яг боддоор ингээд нүдээр харахад бол хөрх манай жолооч нар Дүн байхгүй. Яг өдгөн төгөөр цайны цагт таарч байгаа. Өдгөн төгөөр энэ юусе битүү тоосон дунд л хөрх юм өдөн жолооч нар маань аа? Яг оруулаа болох цуурлаа болох. Баруу гиш хэрэг. Гиш хэрэг. Шууд дарчихад болохоор шүү дээ. Яа. За энэ дүүхөг оруулж игээ. Коп. Сайн нэг дэлгүүрийн дүүд өөрөө машинтайгаа авсан юм уу? Одоо ирж гин үү? тэр өөрөө За түрүү энэ дүү надад газарчлаа явсан. Говь шанх гэж энэ компани нэр дээр явж байгаа юм танаа? Зөв. Тэгээ энэ компани чи чамаас хэдэн төгрөг авах вэ? За тэгээд ер нь тэрүүрээс нь 28 тонн 28. За. За чи бол энэ компанид нэг 300 мянга соруулчтай юм байна. А зам дээр нэг 700 мянгаыг соруулчтай юм байна, тийм ээ? Тэгээд нөөтийн 10% гэдэг. Нөөтийн 10% гэдэг мөн үү? Тэгэхээр жолооч нар өөрсдөө нийлээд нэг юм нэгдэл болоод 5 толгоогоос энэ говь шанхын дугант гэдэг компанид соруулахгүйгээр өөрсдөө явж болдгоо юм. Ер нь бол нэгдсэн журмаар компаниуд Тэгэл авч байгаа юм. За энд ингээд дэлгүүр байна тийм үү? Ингээд энэ дугуй муугаа та нар өөрсдөө аавн тийм. Одоо нэг хагарахаар давхад ороход нэг дугуй чад мөн үү? Одоо нэг дугаар багтаа 800-аас дээш авч байна. 44 дугаар та. Тэгэл ашиг магсаа шаачин тийм. Одоо нэг ирээс нь яваад яг үнэ нэг сая гаруй төгрөг хардаг байхгүй юу? Аа. Нэг дугаар пад гэвэл тэгээд тагаш. Ашиггүй болчихно зөөлгөө. Яг тэгэж. Одоо энэ машины чинь яг ном ясандаа 270 саяар авчаад хүүтэйг бараг 300 сая явчих шүү. Одоо чи машины горыг төл дуусгасан уу? Юу дуусах шүү. Одоо ерөөсөө зээлэн шааж. Аль аймгийн бахын дөө? Хөвсгөлийнх ирэл энд одоо хэдэн жил тээвэр хийж байна хань дөө? Одоо 17 онд даах гэж байсан. Одоо бас нэлээд жил болчихлоо. Тэгэл 17 онд ирэхэд одоо нэг хувийн ганц машинтай болоогүй шааж гин тийм ээ? Ер нь 17 энэ компани тэргнүүд их барьж байгаа. Би 2 жилийн өмнөөс. Өөрийн тэрэг аваа явж байгаа юм тийм. Зөв. Ер нь тээвэр аншна үзсэн. Манай дэлгүүрэн ирээгүй. Баггүй. За энэ дотор ингээд сэлбэг зардд юм байна тийм. Түрүүн дэлгүүрийн дүү тийш цуг очсон тийм. Сая цуг очсон тийм. Тэр цуг машинтайгаа очсон тийм. Ирж гин үү. За нэг дэлгүүр орж нэг дэлгүүрийн дүүгийн бизнесийг нэг халт асуучаа явъя да. Ирж явах шиг байна. Ер нь тэгээд таам одоо юунаас чаас бид нар 20 км шороогоор явдаг байхгүй юу? Цагаатаас чааш. Тэр шороогоор явж байгаа 20 км замнаас одоо нэг 80 мянган төгрөгийн татвар авах шүү дээ. Нэг татвар. Нэг явахтай. Тий, шороон зам шүү дээ. Амар шороон. За энэ дүүгийн бизнесийг бас сонирхоо те. За дүүгийн дэлгүүр орё та. Энэ дуу зүгээр байна уу? За дүү хэдэн жил бизнес хийж байна энд? Энэ чиний дэлгүүр үү? Манай найз. Найз яг. Чи дэлгүүр дээр сууд юм байна те? 3 жил болж байна уу? Борлуулалт хэр байна ахын дөө? Борлуулалт энэ сүүлийн 2 жил бол энэ зогсон байна. Зогсож байна уу? Тэгээ ашиг орлого хэр байна? 23 онд гайгүй байсан. Гайгүй байсан. Тэгээд 23 онд 24 он 25 онд одоо жил ирсэн амар муудад байна. Муудад байна уу? Одоо зогсон байдалд орсон. Зогсон байдалд орсон уу?
амар муу байгаа даа. Муу байгаа тань. Тэгээ жолооч нар нь өөсөө нэг машин одоо нэг төс нэмж одоо өдөр их тусам л 200 төгрөг 300 төгрөг нэмэгдээд ирж байгаа барааны үн нэмэгдээд тэгээд нэг хааш байхгүй дээрээс нь. За. Тэгээд машин багассан дээрээс нь бид нар юмаа нэмээд ингэ чинь тэгж нэхэр жолооч нар чинь баг жолоочны хараад идэж байна энэ нэр. Зүг. Тэгээ өөрхий бас жолооч нараас зээлмэл аавна үз. Тий улаан цагаан чатгаараа л ингээд туслаад энэ тэрийг болооч гэдэг. Тэгээд тэр нь хэцүү амьдрал одоо ер нь баг хаагдтал. Тэгэл хүн харахад бол ингээл одоо бараг л ашиг орлого алаад ядж байгаа юм шиг харагдаж байгаа боловч бодит байдал дээр бол тэр чинь нэг сэлбэгэн дээрээс нэг хэдгөө харж байгаа. 13 онд бол энд амар олон сэлбэг байсан. 10 гаруй сэлбэг байсан. Одоо хогийн байдлаар ер нь шүүгдэд нэг 4-5 сэлбэг болсон байна. Бүгд ихэнх дампуурсан. Сэлбэгийн дэлгүүрүүд үү? Зөв. Ажил муудаад одоо бид чинь бүгд ингээд урдаас зээл аваад зээл дээр л хөдөлж байгаа шүү дээ. Аа. Тэгээд зээлээ төлж чадахгүй ингээд юм одоо юу ч гэдэг юм да одоо. Нэг Өөргөм жолооч нар чинь зайлшгүй тээврээс ашиг хийж чадахгүй шүү дээ. одоо чадахгүй. Одоо Тэгээ машина эвдэрчгээр нь сэлбгээс авч чадахгүй байна. Мөн үү? жолооч орж ингэж байгаа байхгүй. За. Яг ингээд яг үнийг хэлээд ингээд тэг зогсдгийг хаачмаар байна. Хааш нэмүүлмээр байна. За. Тэ. Тэгээд тэг зогсдгийг хаах гэхээр ингээд хаагаад нэг хайчи гэхээр өөр одоо ашиггүй байна хайчи гэхээр за орон нам байсныг бодоход нэг 500 мянга төгрөг үнжинэ чаавс тэ. Одоо ингээд хангируу эндээс явах чинь 500 км газар ахгүй юу? За. 500 км газар Энийг барьж байгаа дээрч хах ингээд. 500 км газар очоод ирэхэд 1000 км газар байхгүй юу? За. Тэр хооронд нэг сая төгрөг сая гарантад унж байгаа юм байна. Уг нь нэг 2-3 сая унждаг гэсэн юм. 1000 км гэдэг чинь бас чанга штэ. Чанга. Тэгээд одоо ингээд за нэг орон нам байсныг бодтол нэг яах вэ нэг арай нэг зогсчихгүй шиг амьд нэг бүгд зээлтэй байгаа шүү дээ. Одоо машины зээлтэй нэг тэгээд нэг ажлын зогсчоод улаан цагаан зогсож чадахгүй. Аа. Тэгээд зүгээр орон нам байсныг бодтол нэг тодорхой юм тэр нэг юу те. Нэг сая төгрөг юм уу сая гарантаа ч юм уу унж байна. Тэгээд зогсож чадахгүй ингээ аргагүй нэрхэн нэгэ яваад байгаамаа гэд. Тэгээд энэ хүмүүс ер нь тэгж байна. Ер нь тийм жолооч нар их байна. Ажлаа хайчих гэсэн. Тэгээд одоо эндээс Сүхбаатарын бичгтэр юу яатсан байгаа. Тэг зогс тэгээд өөр ингээ жолооч нар ингээ хаашаа нэмүүлээ. Төвчний үн нэмэгдчихлээ. Энэ дээр хаашаа нэмэгдэхгүй төвчний үн нэмэгдээд зарлах нь өндөр. Одоо хоол их чинь 15 мянга байсан. За. Тэгээ 20 мянга одоо 26 мянга болсон. Зүгээр нэг л хоол тийм ээ? Тийм нэг л хоол. За яг хөө ер нь сэлбэг хэрэгсэл хоол мэдээ зах зээлийнхаа зарчмаар үнэтэй байна шүү дээ. Хамгийн гол нь тээврийн зарлыг нэмэх хэрэгтэй байхгүй юу? Би ингээд зарж байгаа юм нэмэгдсэн мөртөө ханшин нэмэгдэхгүй болов уу? Тийм байна. Тэгээд одоо тэр жолооч нар чинь улаан цагаан. Ахын одоо хэд настай? Би ч одоо 25 таа. Аль аймгийнхоо? Ус юм. Хувс аймгийнхоо. Зөв. Ер нь энд Хичнээн аймгийн аймгийн жолооч нар байна. Газрын л жолооч нар байна тийм ээ? Тэгээд юу яагаад ингэчлээ тэгчлээ гээл зээл өгч гинэ тэрээгээл гуугаад тэгээд орж гарсан байнга таньдаг хүмүүст нь аль болох цатгараа туслаад тэгээд явдаг ер нь Зөв. А танай эхнэр хүүхд Улаанбаатар доо. ахны үг таахгүй. Эхнэр хүүхд байхгүй. За. Ер нь бол тэгэл жолооч нар мань тэгэл энэ ч ингээд кабинд хоноол явна ар гэр нь бол дандаа л орон нутагтаа байж байгаа тийм ээ? Энэ хэцүү юм дээ шнэ жолооч нар. Хэцүү юм байна. Хэцүү мөнгө болж байгаа хүмүүс нь жолооч нар шүү дээ. Дуу алга байна гинэ үү? Дуу зүгээр байна уу? Энэ дуу яач вэ? Дуу яаж вэ манайхаа? Энэ нөгөө утсан машин тачиж. Чи энэ утсан дээр гаргаад ир та. За ашиг мик аваач. За өөр юу авах вэ дөө? Амжилт хүсье. Зогсон байдалтай л болсон юм. За ингээ ямар ч үсэн сэлбэгийн дэлгүүр ажилуулдаг дүүгийн дэлгүүрийг орж харууллаа. Шөнийн ээлжинд хүлээгээ байж байгаа жолооч нараа харууллаа. За маргааш өглөөнөөс эхлээд лайвд явнаа. За ер нь бол цуг сул тоосон дунд л байдаг юм байна. Чи маск засах зүүдэг юм уу? Зүүдэг ер нь одоо ингээ байнга ханиад аавна. Тэгсэн мөртлөө ерөөсөө ингээ хальт ингээд ороо гараа инээ тэрэ байнга нь бол хэрэглэж чадахгүй байгаа юм. Хэрэглэж чадахгүй. Тий. Яг ямар нэгэн ханиад нус инээ тэрэ авсан үед л хэрэглээд байгаа юм. Эсвэл уг нь байнга хэрэглэж суй гэсэн мөртлөө ер нь боломж нь алдахгүй. Ямар сурц юм хаашаа мэдхгүй. Ерөөсөө ингээд ийм орчинд л амьдарч байгаа. Маска сайн зүү ах юм. Энэ тоос гэдэг чинь тэгэл тэр чигээрэл эрүүл мэндэд хортоо шүү дээ. Тийм үстэй. За. Сая бол тэгээд тийш оч тэрэнд бол одоо жолооч нарын нэг хитгэн гэсэн. Жох хитгэл юм байгаа тийм. Зогсоод тэр. Тэрс 1900 жолооч байгаа шүү дээ. Зөндөө Зөндөө зогсоод байгаа. зогсоод байгаа тийм. Зөндөө зогсоод байгаа. Саяны шиг. За. Саяны шиг бол баг ер нь баг нэлээд машин байгаа шүү. Хоёрыг нэ зогссон байдаг шүү. За ингэсгээд лайв өндөрлөе дөө. Тэгээд одоо нэр Монгол ингээд юу байна л да.
одоо энэ дарга нарын ам за бодит байдал дээр энэ жолооч нар энэ уурхайчдын ажиллаж байгаа ажил хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Хамгийн их ажлыг бол хөөх юм манай энэ уурхайчд энэ жолооч нар л хийж нугалж байна тийм ээ. Олж байгаа орлого нь Монгол улсын төсөвт орж байгаа. Төсвөөс төрийн албан агчд болон эмчнэр багш нар те энэ төрийн тусгайхан цалинжиж байгаа. Тэгээд дарга нар бол маш өндөр цалин авж байгаа. Маш бага ажил хийж байгаа. Тракууд нэг өгүүлэхэд гадаадаар маш ихээр зугаалж байгаа. А бодит амьдрал дээр Монгол улсын эдийн засгийн гол одоо те 100-ны бараг 80-90% энэ 5 толгой нүүрсэл бүрдүүлж байгаа. Тэгээд худлаа гуцаа шайлахгүй бүтээн байгуул тийгээд нэг болсон болоогүй юм хийж иргээл мөнгө үрэл шаагаад баг. Дарга нар ахын бодит байдал үнэ биз дээ. Үнэ. Ер нь яг энэ бодит байдал дээрээс хүргэж байгааг нэг үгээр таал юм ер нь. Нэг хэлгээд. Тэгээ нэг саарлах нэг хаяад нэг лайв гэдгээс нь одоо бүр дийлхэ байц юм аашаа мэдгүй. Гэхдээ намайг одоо жолооч нар хөрх юмд хүрээдэр л гэсэн. Тэгэл би ирж байгаа шүү. За маргаашнаас эхлээд харуулнаа. Тэгээд замыг бол бозар базраа хулгаач одоо 8 жилийн өмнө одоо давхар зам одоо тий хажуу зэрэгэлдээ зам тавина гэд гэрээг нь хийж аваад алах болцсон юм байна хулгаач тийм ээ. 18 онд тавигдсан гэсэн юм шиг л тий. Намайг ирэхэд 23 онд яг энэ бац гэсэн бүтсэн зав ингээд нийлээ. Тэгээ 3 жил яваагүй. За зам бол ачаалал дийлхэ байцсан юм байна. Цагаат хүртэл. За цаашаага байдлын би очиж маргааш харуулна. За тэгээд тэр замаар яах вэ гэхээр зэрэг базраа гэдэг нэг хулгаач биш үү? Байгаль алсан, байгалийн алуурчин тий хөөгөн бузарлна, байгаль бузралж ална. Дахиад энэ зам бузралч ямар элдвэтэй хулгаач байдаг тий. Энэ маргааш харуулна аймаа шүү дээ. Аймаар юу? Жижиг дэргийг бол том дэрэгтэй хүмүүс бол жижиг машин гэж үзэхгүй шүү дээ. Урдаас зүгээр замын нүх мөхийнэ тэрэ зүгээр харагдахгүй тий? Тий, сөрөөд ороод ирнэ. За маргааш өглөө аймаа үргэлжлүүлье. За. За баяртай хиндэ. Чиний машин шин тэрэг юм байна шүү дээ та. Бас машиндаа оноо шаачих. Машиндаа тонох уу? Ерөөсөө тэгэл энэ сар болох сар машиндаа юу? Жил машиндаа. Өө зөөлөх гэж. Тэгээд 17 оноос хойш байгаад машин. Аа. Энд яд буудлын модл байхгүй. Тэгэл буудлын тоон гэдэг чинь зарлага нэмэгдэн шүү дээ. Тэм олж байгаа жоохон орлого байхгүй болно тийм үстэй. Харин тэгдэг байх уу өрх. За баяртай ханда. За баяртай. За ийшээ. За одоо зогсож зэрэг яваа да. За юм банда. Нэр мөнгө олж байгаа ганц газар нэг аятайхан шиг зогчулж чадахгүй байж улсын хөгжил гэх хуцаад байна манай хэдэн дарга нар, колгач нар. Хулгайч дарга нартай байгаа юм байдаг шүү дээ. За хараа энэ замыг хараа. Зүгээр харуулъя. Бодит байдал шүү за. Хар. Зам гэж там. За энэ ачсан машинууд гарч байгаа юм уу те? Тийм шиг байна. Энэ ачсан машинууд гарч байгаа шиг байна тийм үү? За шороо бол битүү. Зүгээр тоосон дундал байна. Энэ замын хагархаа аймаар юм байна. За маргааш өглөө бас харуулъя. За тоос мас суушараа битүү. За тэр баяртай тэгээ маргааш өглөө би үргэлжлүүлээд лайвд явна зэ. Тэр баяртай манайхаа маргааш гашуун сухад хүртэл явна. Хил хүртэл явна. За тэр баяртай. $25-ын пост гэж бас байд юм уу? За очно. Машин хажууд ш. Одоо ер нь тэгэл энэ гүйц төрүүлнэ гэж байхгүй. Ингээд араас таа өөр юм байхгүй. Гүйц төрүүлнэ гэж байхгүй. Урдлын энэ ганц модон дээр бол тасархаа шүү дээ. Зам ман бол. Манай энд бол нэр амар юм бэ. Аюултай юм байна өөр. За тэр баяртай.